За дөрөвдүгээрт үйлчлүүлэгчийн арьсыг маш сайн тодорхойлж, онцлон зөвлөгөөг маш нарийн өгөх хэрэгтэй. За үйлчлүүлэгч бүхэл бүтэн өөрийн хамгийн чухал хэсэг болох нүүрэн хэсгийн арьсыг танд даатгсан байна. Гол санаач та тухайн хүний арьсны бүтэц ямар давхаргуудтай байдаг, энэ үед ямар үйлчилгээ тохиромжтой байдаг, ямар найрлагууд, ямар бүтээгдэхүүнүүд хэрэгтэй байдаг гэсэн онлайн түвшний мэдлэг хангалттай байж энэ дээр тулгуурласан зөвлөгөөг үйлчлүүлэгчтэй хангалттай өгөх хэрэгтэй. За 5 дугаарт маркетинга маш идэвхтэй, тууштай өдөр тутам хийж авах хэрэгтэй. Сошиал платформуд дээр танаа салооны мэдээллүүд маш тодорхой видеогоор, постоор, бичгээр байх шаардлагатай. Харахад амархан байх хэрэгтэй. Пост болгон дээр танаа салооны утас, хаяг, мэдээллүүд заавалжгүй байх хэрэгтэй. Хүн хамгийн түрүүнд холбогдох арга хэмжээг нь авахуулахад бэлэн байх хэрэгтэй гэсэн үг. Мөн түнчлэн сошиал дээр маш идэвхтэй байж, шинэ контент хийх, шинэ ивент зарлах гэх мэтлийн талууд дээр маш идэвхтэй байх шаардлагатай. За 6 дугаарт үйлчлүүлэгчийн цагийн бүртгэлийг маш системтэйгээр менежмент хийх. Ер нь танаа салон маш мэрэгжлийн түвшинд систем сайтай, үйл ажиллагааны ажиллагаа сайтай байх юм бол тэр хэмжээгээр үйлчлүүлэгч маань ч гэсэн өөрөө маш соёлтой ханддаг. Яаж ч үгүй ингээ орчин тойрон нь маш цэвэрхэн цэмгээр бүх юм системээр явагдаж байгаа, бүх юм мэрэгжлийн байх тусам үйлчлүүлэгч маань соёлтой хандах хэрэгтэй байна гэдэг мэдрэмжийг өөрөө хүлээн авч идэг байна. За мэдээж ойлгомжтой ганц 2 удаа хоцрох, цагаа туслах асуудал гарах нь ойлгомжтой. Гэтэ энэ асуудал маань давтамжтай байгаад байна гэдэг маань юу гэсэн үг гэхээр тэр хэмжээгээр танаа систем дутагдaltaй байгаа учраас үйлчлүүлэгч маань хайн хандаад байна гэсэн үг. Гэх мэтчлэн тэтгэл хэсгүүд дээр анхаарах зүйлүүд маш их байдаг. Тийм учраас та өөрийн бизнесээ илүү өргөжүүлэхийг, системчлэхийг хүсэж ивэл доор хугацаатай холбогдно. Баярлалаа.